Эмбүк төлөвлөж байна. Ховрол. Зохиолч Франц Кафка. Орчуулсан Жалан Аажавын текст заяа. Зохиолыг уншсан Баатар Жавын Дархан Сүх. Нэгэн өглөө Григор Замза хар дарсан зүуднээсээ сэртэл авраг том шавж болчихсон орон дотор хэвтэж байхан тэр. Нуруунд гүдгэр хатуу хуйгтай болж толгоогоо ялгүй өргөвөл номон судалтай цүдгэр гэдснээс хөнжил нь юугүй гулган унах гэж буй харагдав. Биетэй нь харьцуулахад хариугүй чөргөр олон хөл нь тал тийш арвалзна. Би яачх нь инвэ хэмээн Замза хэрдэх юм бодов. Яавч зүуд биш. Дасал болсон давчуухан өрөөнийх нь дөрвөн хан гарцаагүй мөн. Ширээн дээр багцалж янзлаагүй эсэн бусын бараа ундуй сундуй хөглөрнө. Замза үйлдвэрийн бараануудын дээжийг авч яваад хэрэглэгчдэд танилцуулан бөөнөр нийлүүлэх гэрээ байгуулдаг доншуур худалдаачны ажилтай байв. Хананд түүний сэтгүүлээс саяхан хайчилж авсан алтан шаргал жаацтай зураг өлгөөтэй байлаа. Зураг дээр үслэг малгай дугтуулж, арьсан нөмрөг тохож, үстэй өргөн нударгад гараа шургуулan цэгсуусан эмхтэй байх хаж. Григор орныхон хажуугийн цонхоор харвал тэнгэр бүүдийн сааралджээ. Цонхны тавцанг нэгэн хэмээр бөмбөрдөн товшлох борон чимээг чагнаад байвал улам уйтай оргих хаж. Ер нь ахаад жаахан нойр авч энэ жигтэй бүхнийг мартъя гэж шийдээд унтаж хэвсснээрээ баруун талаараа эргэх гэтэл болсонгүй. Эргэх гэж хежнээн хүчилсэн ч ямагт гэдрэг харж хаад ер болж өгсөнгүй. Тал тийш арвганан сарвганах хөлнүүдээ харахгүй гэсэндэ нүдээ тас санин эргэх гэж бараг 100 та оролдоод байтал гэнэт хажуу бөөрөөр нь урд өмнө ер мэдэрч байгаагүй битүүл угссан өвдөлт мэдрэгдэв. Бурхан минь, би ямар гэж гайтай ажил сонгосон хүн бэ хэмээн Григор бодов. Хонон өнжин аялна. Албан өрөөний суурин ажилтай зүүрлэх юм биш. Байнга замд явж, гал тэрэгний хуваар харуулдаж, хаат харсандаа хоног төөрүүлж, хамаа замбраагүй хооллохоос гадна шин танилуд л олширхоос биш, дотны ганц ч найзтай болохгүй. Цөмийн чөтгөр аваасай. Гэнэт гэдсэн загтансанд Замза өндийн харвал, загтансан газар нь юу нь үл мэдэгдэх жижигхэн цагаан цэгнүүд үзэгдэв. Маажих санаатай хөлөө гидсэндээ хүрэхтэл хамаг бие нь агцас хин чижирхийлв. Замза толгой буулган эргэж хэвтлээ. Ингэж эрт босоод байвал үйлгэрсэн маанаг амтан болж мэднэ. Хүн хандлаа нойр авч явах хэрэгтэй. Бусад доншуур худалдаачид татвар эмсчихэл танхи амьдардаг. Тухайлбал би өглөө зочид буудлаас шууд ажилдаа ирүүт захиалгуудаа цэгцлэх зэргээр дараагийн ажилдаа шамддаг бол бусад ажилчид өглөөний цайгаа уухаар тухалцгааж байдаг. Харин би дарагдаа тийм байдалтай үзэгдвэл тэр даруй ажилласаа хөөгдөнө. Тэгвэл амрал үз. Гэр бүлээ тэжээх гэсэндээ төвчдгээс биш, дарагдаа хамаг үннийг улаан нүрэн дээр нь хилээд тавьчихмаар л байдаг. Тэгвэл ч манер ёстой балмагдан да. Дүлийн мөрдлөө өндөр ширээний араас бусадтай харилцдаг түүнтэй ярих гэж ажилчид бид ширээнд нь байдгаараа наалдан өлийхийг яана. Эцэг эхийнхээ өрийг дарах хангалттай мөнгө цуглуулчих юм бол бушуухан ажилласаа гарна. Гэхдээ л тэр болтол ахаад 5-6 жилийн зай байна. Гал тэрэг 5 цагаас хөдлөх болохоор даруй босхоос. Григор авдар дээрх сэрвлэгтэй цаг руугаа хармагц, бурхан минь гэж уулгалан бодов. 6 хагасыг заах цагийн зүү 6:45 руу зогсолтгүй урагшилж байв. Сэрвлэг дуугарсангүй гэж юу? 4 цагт дуугархаар сэрвлгээ ном ёсоор нь тааруулсан харагдав. Тэгэхэр гарцаагүй дуугарсан байж таарлаа. Чих дөжөртөл чанга хангинах дунд сэрэлгүй нам унтлаа гэж юу? Замза ёр ингэтэл бүх унтаж байсан удаагүй. Одоо яах вүлээ? 7 цагт хөдлөх дараачийн гал тэргэнд амжихын тулд төрөглөх хэрэгтэй атал бараагаа цэгцэлж багцлаагүн дээр сэвхийтэл босоод явчих тэнхэл алга байв. 5 цагийн гал тэргийг тосдог пүүсийн ачаа зөөгчд түүний ирээгүйг өдид дарагдаа хэдийн мэдээлж амжсан болохоор одоо гал тэргэнд амжлаач даргаасаа банк хүртэх нь илэрхий. Ачаа зөөгчд бол даргийнх нь этгэлт хүмүүс авч хуншгүй зантай мунхаг авиртай улс.
Өвдсөн гэвэл яадаг бол? 5 жил ажиллахдаа ганц өвдөж байгаагүй болохоор үнэмшилгүй таагүй шалтак төдий сонсогдно. Тэгвэл пүүсийн эзэн нь хүн төрлөختөн гэж угтаа цоо ирүүл боловч өнгөндөө худал баашлагчд юм гэж үздэг даатгалын эмчээ дагуулan ярьж хүүн ажлаас хойш суун залхуурч буйг эцэг эхт нь нотлон өгүүлэх биз? Бүх унтаж сайтар амарсан Григорт нойрмоглон нозоорхоос өөр зовөр байсангүй, харин жигтэйхэн их өлсөж байлаа. Григорийг элдв бодолдоо ээрүүлсээр орноосоо босож завдаагүй байтал цаг хэдийн 6:45-ыг зааж орныхон толгойн тушаа хаалган цаана хөлийн чимээ дуулдлаа. Григор 6:45 болж байна. Галт тэргэндээ амжихгүй боллоо шүү. Гэх ээжийнх нь намуухан дуу хоолой дуулдав. Григор хариу хэлэх дуунаасаа ирэхгүй цочин хэлмэгдэв. Өөрийнх нь хоолой баараггүй мөн авч тун аягүйцмээр хягтнан дуугархан тэр. Хоолойн угаараа бөглөвхөн хэржигнэх мэт авианд эхний хэдэн үг нь тод сонсогдож байснаа гэнэт чичирхийлэн зуурах мэт болоод үгийн утга арилан баларах тул Григор бүхнийг нэгд нэгэнгүй тайлбарлахыг хүсэж байвч "За, ойлголоо ээж. Би босож байна" хэмээн арга цаахаас өөр аргагүй болов. Григорийн дуу өөрчлөгдсөнийг модон хаалганы цаанаас ээж нь анзаарсангүй хүүгийнхэн ил хариултанд сэтгэл ханаад шурд хин явж одлоо. Григорийг одоо хэр ажилдаа явалгүй өрөөндөө байгаад гэрийнхэн нь элтэд гайхширч төдөлгүй хажуугийн хаалган дээр аав нь ирж зөөлхөн тогших дуулдлаа. Григор, чи яагав вэ? Гэснээ төдөлгүй улам чангаар Григор хэмээн бархирв. Тэгтэл эсрэг талын хаалган цаанаас дүүгийнх нь намуухан төргүй хоолой гарч Григор, би чинь зүгээр үү? Би туслах уу? Хэмээн шалгаалаа. Григор одоохон гарлаа гэхдээ үг нэг бүрээ таслан тод хэлж аль болох ердийн дуугарах гэж хичээв. Аав нь тэр даруй цайлахаар яваад өгсөн ч дүүн Григор хаалгаа нээлтэ гэж шивнсээр хоцров. Григор хаалга тайлъя гэж бодсонгүй. Ажлын томилолтоор хаа сайгүй хэрэн хэлсээр байгаад хашир сууж шөнд бүр гэртээ байсан ч хаалгаа төгжиж сурсандаа битүүхэн баярлана. Орон дотроо ингэж хий дэмий тэлчилж байхаар Григор чимээгүйхэн босож ховцлаад өглөөний цайгаа уунга цаашид хэрхээ эргэцүүлэе гэж шийдлээ. Зарим өглөө сэрэхэд айгүй хэвцснээс болж нуруунд ялгүй хөшөнгөртөн өвддөгч орноосоо өндөй мөхц өвчнөн ор мөргүй арилдгийг санаад өнөө өглөөний хий солиорлонч тийм замхрах байх гэсэн горь төржээ. Дуу хоолой нь өөрчлөгдсөн явдал бол хуйтан салхинд хайр найргүй балбуулж байдаг доншуур наймаачдын байнга тусдаг шүүкнэ хүрснээс зайлахгүй. Григорт хөнжлөө унгах харин хялбар байлаа. Гэдсээ үл ялэг төмбөлөгтөл аяндаа гулгаад ойжчихв. Өргөөшөө ер бусын ихээр балцайн томорсон биеэ хөдлөхөд харин яггүй бэрх байлаа. Тулаад босох гар хэрэгтэй байвч олон жижиг хөлн тал тийш аруулцгаас хэтэрсэнгүй. Нэг хөлөө нуглах гэтэл тэнийчгээд ёр болж өгсөнгүй. Эцэст нь арайхийн хөснээрээ нугалтал бусад олон хөл нь галзуу мэт ийш тийш арвганан хөдлөх нь нэн төгшүүртэй. Ингэж ч орондоо дэмий хэвтэхгүй шүү гэж Григор өөртөө хэллээ. Эхлээд тэр биеийн доод хэсгийг орноос буулгая гэж боджээ. Гэтэл ямар хэлбэр дүрстэй нь одоогор харагдахгүй байгаа сайх хэсэг ихэд хөшинг тул хөдлөхөд хүнд аж. Григор бачимдсандаа доод бие хамаг хүчээрээ шидэж оргисонд байрлалаа буруу тооцоолон орны төмөр цохиж тэсгүүе бэрх өвдлөө. Энэ өвдөлт доод бие нь хичнээн эмзэг болохыг гэрчлэв. Тэгэхэр н Григор биеийн дээд хэсгийг өндийлгэх гэж чармаан толгоогоо цоройлгож үзв. Бие нь хэдий балтгар лагсч гэлээ жижигхэн толгойн хөдөлгөөнд хялбархан захирагдана. Тэгсээр толгоогоо орноос унжуулж дөнгөтөл энэ чихтэй зүтгсээр годройтон унах хаваас толгоогоо бэртээлгүй газартахаас эд шидэл аварч мэдхээр санагдав. Ийм эгзэгтэй үед ухаан алдснаас орондоо хэвтэж байх нь хавьгүй дээр. Григор хэдэнтэй махран оролцсны эцэст өмнөх байрлалдаа шилжин хэвтээд урд өмнөхөөсөө ч илүү шавдуулангүй тал тийш сарвганан гоцолцох хөлнүүдээ харж өөрийн эрэхгүй санаа алдснаа ингээд хэвтээд байж таарахгүй алгуурлах тусам орноосоо босох найдваргүй болно хэмээн өөртөө дахин сануулав. Ингэж сандарч цөхөж байхаар байдлыг тайван хүлээж авах нь дээр гэж өөрийгөө ятгахаач умардсангүй.
Чингээд харцаа цонх руу хичээнгүйлэн тусгавал өглөөний өдгөн манан нарийнхан годомжны цаад хүртэл битүү бүргсэн байхыг үзээд ялгүй урамшин сэргэв. Хэдийн 7 болж дээ гэснээ сэрүүлэг хангинахад долоо болцоход байхад манан сэрээгүй байдаг гэж давтав. Тэгээд уужуу амьсгаа авч хэсэг нам гүм хэвтвэл аанда бүх зүйл эргээд хэвэндээ орох байх хэмээн хүлээлээ. Цаг 7:15 болохоос өртөж яадагч байсан босох ёстой. Үгүй бол ажил 7-оос өмнө цуглардаг тул намайг сургалуулахаар хүн явуулах нь дамжиггүй гэж Григор өөртөө хэлв. Тэр даруйда бие савчуулж байгаад орноосоо хөнд ирэх санаатай нэгэн хэмээр тонтгонон хөдөлж гарлаа. Ингэж бие холбируулсаар орноосоо унах аваас ядаж л толгоогоор газар савахгүй газардаж болохоор аж. Нуруугаараа хевсэн дээр унлаа гэхэд гэмтхээргүй бат бөх санагджээ. Харин чанга дуу чимээ гаргаж хаалган цаадах гэрийнхнээ айлган цочоохвыг гэхээс л ихэд төгшнө. Гэсэн ч зориглоод үзэхээс өөр замгүй байв. Григор орны захад тал биеэрээ тэгнсэн байрлалд шилжснээр энэхүү шин арга нь нааш цааш бие савлах зугаатай тоглоом мэт санагдаж хэн нэгэн туслах юм бол босоход улам хэлбэр болохыг ойлгов. Хоёр бяртай хүн тухайлбал аав үйлчлэгч эмэгтэй хоёр түүнийг нуруунд ороос нь өргөж байгаад шалан дээр төрүүлэг нь харуулад тавьчихвал энэ муу дими гоцолдсон олон хөлийнх нь хэрэг гарах биз. Үнэн дээр хаалга төгжээгүй байлаач ийм байдалтай тусламж дуудана гэж юу? Григор золгүй байдлаа мартан өөрийн эрэхгүй инээмсэглэв. Григор хүчтэй савлан хөдлөختөө тэнцвэр алдахгүй арайхийн тогтсоор 5 минутын дараа 7:15 болох гэж байгааг мэдээд улам бачуурн сандарч байтал гол хаалганы хонх жингэнэн цуурайлах дуулдав. Ажлаас явуулсан хүн байх гэж бодмогц Григорийн дотор пал хийж олон жижиг хөл нь улам эрчтэй жирэлзэн сарвгана. Хэсэгтээ бүх зүйл нам жим болов.